За сайн байцгаана уу? Асуу подкастын эпизод 2 өнөөдөр Отгон Чимэг багштай эхлүүлэх гэж байна. За юуны төрөнд манай Отгон Чимэг багш маань манай сургуулийн коллеж каунслер. За та өөрийгөө үзэгчдэд танилцуулаад хэрхэн коллеж каунслер болсон тухайгаа бидэнтэй хуваалцаач. За бүгдээрээ сайн байцгаана уу? Намайг Отгон Чимэг гэдэг. За энэ жилээс эхлээд Асуу сургууль дээрээ коллеж каунслер ажиллахаар болсон. За анх 2017 онд би Улаанбаатар Эмпати сургуульд английн багшаар ажиллаж байсан. За тэгээд тухайн удирдлагууд, за хүүхдүүдийнхээ бас хэрэгцээ шаардлагаараас хамаарад бид нэр яг одоо энэ коллеж каунслинг гэдэг зүйл их хэрэгтэй гэдэг юм байна гэд. Яг одоо би дааж одоо суралцж исэн. Мэдээж сургуулийн хамт олон маань намайг дэмжиж бид бүхэн бол яг энэ коллеж каунслинг яг Монголд одоо анх нэвтрүүлсэн гэж баг хэлэхэд буруудахгүй. Тэгээд бид нар бол ингээд одоо ажиллаад явсан. За коллеж каунслер гэдэг хүн бол сургууль алган дээр байдаг. Одоо ахлахангийн хүүхдүүдэд гадагшаа материал явуулахад нь тусалдаг, мэргэжил сонгоход нь тусалдаг. За тэгээд одоо мэдээж нөгөө хүүхдүүд маань мэдээлэлтэй байгаа ч гэсэн эцэг их ар гэр бүлтэй энэ хүмүүс маань бас хаашаа явуулвал зүгээр ах уу, ямар дэлхийн боломж байдаг вэ гэдэг асуултууд ихтэй байдаг учраас энэ талууд дээр нь бол коллеж каунслер маань туслаад явдаг. Тийм байгаа. Коллеж каунслер гэдэг багшийн үүрэг ямар ажил байдаг вэ? Энд юу багтдаг вэ гэдгээс эхэлье. Одоо ингээл ихэнх сургууль маань ингээл бага ангиас 12 дугаар хүртэл явж байгаа шүү дээ. Тэгэнгүүт яг 12 дугаар ангиа төгсөөд хүүхдүүд маань яг одоо эрдэм мэдлэг одоо бусад чадваруудаа эзэмшээд яг сургуульд явхад бэлэн болсон одоо байгаа тэр одоо сургуулийн одоо бүтээгдэхүүнийг гэх юм уу те сургуулийнхаа брэнд хүүхдүүдийг яг одоо нөгөө өөрсдөнд нь тохирсон сургуульд нь мэдээж аль болох тэтгэлэгтэйгээр одоо ингэж явуулж өгдөг туслагч одоо багш гэж ойлгож болно. Ганцхан коллеж каунслерын одоо гадагшаа хүүхдийн зэчгээр бас яг ганцхан коллеж каунслерыг авъя бас биш л дээ. Энд чинь ангийн багштай сургуулийн бүх одоо үйл ажиллагаа одоо юу гэдгийг багш нар хөтөлбөр онцлог гэд бүх юм явж идэг. Гэр бүлийн ч гэсэн өндөр оролцоо байгаа. Тэгэхээр яг коллеж каунслер гэдэг хүн маань бол хөвчлэн ахлахангийн хүүхдүүд дээр яг зөвлөгөө өгөөд за миний хүүд одоо ийм шалгалт өгвөл тохирох юм байна. Ийм шалгуурыг чи давж иж одоо гадны сургууль сурах боломжтой. За зарим хүүхдүүдэд бас нээлттэй ярилцах хэрэгтэй байдаг л да. Одоо нэг жил одоо юу гэдэг оюутны амьдралыг үзээд туршаад дараа нь гадагшаа явдаг ч юм уу те. За ажил мэргэжлээс нь хамаарат эхлээд Монголдо одоо мэргэжлээ эзэмшээд эсвэл цаашаа дараа нь магистраа сурах ч юм уу бас энэ зүйлүүд дээр нь ер нь туслаад хэмжээ зөвлөд явдаг гэсэн үг. Одоо дунд сургуулийн хүүхдүүд хэдвэр ангиас эхлээд ер нь коллеж каунслертай хандаад одоо ихтэй сургуультай бэлтгэн эхлэлээ тавигддаг вэ? Ер нь бол одоо яг коллеж каунслингийн одоо awareness буюу хүүхдүүдэд өгөх ойлголт нь 9-р ангиас эхлэх ёстой. 9, 10, 11, 12 доо бол хүүхдүүд маань одоо дүнгийн голч дээрээ тий хичээлээс гадуур хийсэн үйл ажиллагаа за цаашлаад одоо өөрийгөө одоо хувь хүн болгож төлөвшүүлж байгаа тэр одоо нөгөө том аялал нь байх ёстой болдог хүүхдүүд юм аа. Тэгэхээр яг энэ одоо зүйл маань ингээл баг дунд ангиас ч гэсэн явж л байгаа. Дуртай спортоор хичээллэх, тэ дуртай хөгжмийн зэмсгэр хичээллэх ч үгүй юм. Эсвэл ямар хичээлдээ дуртай байна, тэ тэрийг хүүхдүүд маань бас ингээд өөрийнхөө зүрх сэтгэлийг сонсоод ингээ хөгжүүлж явах ёстой гэсэн үг. За яг коллеж каунслер сургууль дээр бол 9-р ангиас эхлээд яг хүүхдүүдтэйгээ уулзалтууд хийж эхэлдэг. За энэ нь бол одоо нөгөө олон улсын сургалттай сургуулиуд дээр одоо хичээл сонголт дээр ч юм уу те аль одоо хичээлээ барьж сурвал илүү нөгөө одоо өөрийнх нь тохирсон одоо ажлын хэв шинжит нь нийцээд байгаа юм бэ гэдэг талаас нь ярилцдаг гэсэн үг. Тэгэхээр 9-р ангиасаа одоо ерөөсөө бид нар бол нөгөө 9-р ангид сурахаар суурь боловсрал эзэмшээд яг дунд сургууль төгсөж ин гэж ойлгодог. Монгол улсын одоо боловсролын одоо цөм хөтөлбөрөөр бол тийм. Гэхдээ яг олон улсад бид нар өрсөлдөхийн тулд 9-р ангиасаа л одоо яг ахлах анги буюу high school гэж явах хэрэгтэй. Тэгэхээр өсөөсөл ер нь бол одоо бүх юм ингээд хамаатай болоод эхэлдэг гэсэн үг. Эцэг эхчүүдтэй хандаж хэлэхэд ер нь бол одоо тухайн хүүхдүүдийн наснаас хамаарахгүйгээр тухайн хүүхдүүдийн хаашаа яаж чиглэж гин гэдгийг ер нь хэдэн наснаас эхэлж мэдэх боломжтой лээ. Олон улстай болохоор яг 16 нас бол тухайн хүүхдийн одоо яг нийгмийн хэв шинж нь ямар хэв шинж вэ гэдэг нь бол тогтсон гэж үздэг юм байна л да. RISC гэдэг тест байдаг. За одоо хүүхд маань реалистик буюу те бодит одоо үр дүнд суурилсан одоо тийм марга одоо хэв шинжтэй ажил дуртай байна уу, артистик байна уу, те урлаг, уран сайхных
байна уу, сошиал буюу нийгмийн хэв шинжтэй байна уу гэх мэт одоо ер нь бол 16 насыг хамгийн яг тохиромжтой нас гэж үздэг. Тэгэхээр 16 нас хүртэл хүүхэд маань одоо нөгөө нэг сургуулийнхаа хичээлээр дамжуулаад за сургуулиас гадуурх одоо дугуулан секц те энэ зүйлүүдээр өөрийгөө одоо таних тэр боломжийг нь бол ер нь арга гэр бүл болон сургууль төвнийг одоо зохицуулж авах хэрэгтэй гэсэн. Их сургууль бэлтгэхэд ер нь тэр олон улсын шалгалтууд байдаг. IELTS ч юм уу, SAT ч юм уу тий. Эдгээр зүйлүүдэд хэрхэн яаж бэлтэх үү? Энэ зүйлүүдтэй яаж анхаарах вэ? Одоо бол ингээл сүүлийн үед яг хүүхд болгон бас ингээд нэг үе бодох юм бол эцэг эхүүд одоо гэр бүлүүд маань ч гэсэн нэг үе бодох юм бол IELTS-ийн шалгалт, SAT-ийн шалгалт гэж юу байдаг вэ? Өгөх ёстой байна гэдэг ойлголт аягуулсан авсан байгаа. Тэгээд энэ шалгалтууд нь бол тухайн сурагчийг олон улсын стандартад одоо олон улсын хөтөлбөртэй сургуулиудад сурахад бэлэн болсныг л харуулах шалгалтууд байгаа. За жишээлх юм бол хэлний одоо шалгалтууд шүү дээ, HSK, IELTS одоо өөр үеийн TOEFL шалгалтууд. За энэ шалгалтууд маань болохоор яг одоо хятад хэл дээр ч юм уу эсвэл солонгос хэл дээр ч юм уу англи хэл дээр тухайн хүүхэд маань ихтэй сургуулийн боловсролоо эзэмших боломжтой гэдгийг нь харуулж байгаа шалгалт гэсэн үг. За IELTS-ийн өндөр оноо одоо тий 9 band score гэж байгаа. 9 онооноос ер нь бол одоо нууших, бичих, ярих, сонсох гэсэн 4 скиллээсээ хүүхдүүд маань яг дундаж оноогоо ингээд тооцоолоод авдаг. За ер нь ингээд олон улсад бол 6 болон түүнээс дээшээ байх юм бол ер нь эхний шалгуур байдаг. Мэдээж IELTS-ийн оноогоо сайн авах юм бол маш сайн. Гэхдээ одоо 100% тэтгэлэг авах одоо боломжинд нь бол яг IELTS-ийн оноо шууд нөлөөлөхгүй гэсэн үг. Буцад өөр шалгалтууд болон хүүхдийн маань бэлдэх материалын хамааралтай болоод ирж байгаа гэсэн үг. За тэгээд SAT-ийн шалгалт гэж байна. За SAT-ийн шалгалт бол яг одоо Америк улсын яг standardized test буюу яг одоо бидний хийлж сурснаар конкурс буюу SAT-ийн ерхий шалгалт байгаа. За тэгэхээр ерөөсөө Америк хүүхдүүдийн шалгалтыг манай хүүхдүүд өгöd байгаа байхгүй юу? Тэгээ энэ шалгалт маань болохоор математик болон англи хэлтэй математикийн 800 оноо болон английн 800 онооноос ер нь 1600 онооноос нийтдээ хэдэн оноо авах вэ гэдэг хүүхдүүд маань ер нь шалгуулдаг. За тэгээд бид нар их хэл дээрээ яг шалгалт өгдөгтэй адилхан Америк хүүхдүүдийн одоо англи дээр өгдөг шалгалтыг манай хүүхдүүд өгдөг гэсэн үг. За ер нь одоо Монгол хүүхдүүдийг хараад тахад математикийн одоо оноог бол аягүй сайн авч чаддаг. Англи хэл дээр бол тэр чинь зөвхөн нөгөө хэлний мэдлэг биш, тухайн хэл дээр ойлгосон зүйлээ одоо тунгаан бодох те айлбарлах тэр чадварыг шалгаад байгаа учраас шүүмж цэцгэлгийг шалгаад байгаа учраас арай жоон төвхтэй байдаг. Одоо биднээс ингээл хэл цуг асуудаг те шүлхийн утга асуудаг. Тэгэхээр яг тэрнтэй адилхан англи дээр асуучаар яг одоо англи хэлийг хоёр дахь хэлээр сурж байгаа хүүхдүүдэд бол жоохон төвхтэй байдаг гэсэн. Тэгээд нөгөө манай сургуулийн чинь бас нэг давуу тал байгаа шүү дээ. Яг нөгөө нэг Western Australian Curriculum гэдэг энэ хөтөлбөрөөр явж байгаа. За энэ хөтөлбөр маань болохоор Австралийн баруун одоо бүсийн ийм сургалт байгаа даа хөтөлбөр байгаа даа. Тэгэнгүүт энэ хөтөлбөр маань бас айгүй олон оронд хүлээн зөвшөөрөгддөг. Тэгээд одоо хүүхдүүд маань жишээлх юм бол алхахынгта 11 12 тоо яг энэ одоо хөтөлбөрөөс сураад 12 дугаар ангийнхаа одоо эхэнд одоо таймлайнаараа хугацаагаараа эхэнд юм төгсгөл яг тэр тухайн атаар гэдэг шалгалтыг өгөх гээд байгаа. Атаар маань бас standardized test буюу эсэлтийн ерөнхий шалгалт гэсэн үг. Австрали сурагчдад өгдөг шалгалтыг манай хүүхдүүд маань өгнө гэсэн үг. Гэтэ яг бид нар бол мэдээж нөгөө нэг багш нар маань те хичээлийн хөтөлбөр маань одоо хүүхдүүдэд тэр шалгалтанда бэлтжиж байгаа учраас бас их давуу талтай гэж сургууль дээр харж байгаа. Шалгалтаас гадна өөр бас бусад зүйлүүд дэлгэц тэнцэхэд нөлөөлдөг хүчин зүйлүүд байдаг тий. Энэ дээр одоо жишээ нь нийгмийн идэвх оролцоотой сайн дурын ажлууд гээд эдгээр зүйлүүд маань нэн шаардлагатай байдаг уу? Энэ дээр ямар нэгэн байдлаар хүүхдүүд маань алддаг уу? Тэр зүйлүүдийн талаас Битэрийн подкастыг сонсож байгаа хүмүүстэй за хоёулаа одоо ингээд их сургуулийн одоо хүүхдүүд эсвэлгэж байгаа хүмүүс гэд бодоод үзье л та тий. Бидэнд тодорхой хэмжээний сан байгаа. Тэгээд аль болох ингээд хүүхдүүдэд тэтгэлэг өгөөд сургамаар байна тий. Тэгэнгүүт одоо хэрвээ манай сургууль одоо топ сургууль бол одоо дэлхийн өнцөг болон бүрээ сая өргөдөл хэрэгжиж байгаа шүү дээ тий. Тэгэхээр сая тэр хүүхдүүд бол одоо ихэнх нь одоо шаардлагатай оноогоо авцсан тий. Одоо сайн л хүүхдүүд ерөнхийдөө материалаа явуулж байгаа. Тэгэхээр тэр хүүхдүүд дундаас юугаар
яагаараа онцгойрох юм бэ гэхээр яг таны сая асуусантай адилхан одоо тэр нөгөө extracurricular activities буюу хичээлээс гадуур үйл ажиллагаа ямар үйл ажиллагаанд оролцсон юм те. За мөн энэс гадна personal statement буюу эссе өөрийгөө тодорхойлсон эссе. За тэгээд нөгөө багшийн тодорхойлох загтал гээд маш олон материалуудыг хүүхдүүд маань зөвхөн оноо авахаас гадна заавал бүрдүүлэх хэрэгтэй байдаг. За энэ нь бол яг одоо Мишель гэдэг хүн тий Отгон Шимэг гэдэг хүн гэдгийг харуулсан тийм эссе байх ёстой. За тэгээ personal statement нь бол яг тухайн хүүхдийн тухай учраас заавалж одоо ингээл би энэ сургууль сурмаар байна, тэтгэлэг аммаар байна гэсэн утгатай бус харин одоо би өөрийнхөө одоо ямар сул талыг давуу тал болгосон бэ гэдгээ ер нь харуулсан юм эссе байх ёстой байдаг. Тэгэхээр тэрний нөгөө найруулга тий одоо хүүхдүүд бол ингээл зүгээр л нэг одоо нэг орой суугаал одоо тий за ингээл биччихье гэл энийг ерөөсө биччихдэггүй эн чинь өөрөө ингээд өөрийгөө хүлээн зөвшөөрөх өөрийнхөө одоо туулсан ямыг одоо яг дүгнэлт гаргах ч гэдэг юм уу тий айгуу тийм том процесс арт нь явж идэг том зүйл арт нь явж идэг гэсэн үг. Тэгэхээр энэний арт бид нэр одоо нөгөө одоо коллеж каунселерийн зүгээс л нөгөө хүүхдээ яг тэр нөхцөл байдлаас нь гарахт нь өөрийгөө олоход нь тусалдаг гэсэн үг. Яг их сургуулиуд яагаад ийм одоо хичээлээс гадуур үйл ажиллагаа ч гэдэг юм уу эссе ч гэдэг юм уу багшийн тодорхойлол загтлыг хүсэж байгаа юм бэ гэхээр мэдээж хин ч одоо нөгөө нэг сурах ирмэлцэлгүй хүүхдийг авахыг хүсэхгүй одоо ингээд би гадаадаас хүүхд сурах гэж байгаа бол одоо дөнгөж ирчингүүтэй танаа монголчууд яасан одоо хүүтэн өвөлтэй юм бэ ч гэдэг юм уу те айгүй их трафиктэй байдаг юм байна айгүй их замын хөдөлгөөн чи хүнд идэм юм байна гэд ингээд орхиод явах биш яг шийдсэн яг зорьсон хичээлээсээ гадуур одоо нөгөө өөрийнхөө нийгмийн хэрэгцээг зохицуулаад сурцсан ачаал аваад сурцсан за тэгээд өөрийнхөө одоо сул талыг давуу тал болгоод одоо ингээд нэг хувь хүнээ ингээд олцсон хүнийг л авах гээд байгаа гэсэн. Тэгэхээр энэ нэмэлт материалуудыг бол заавал маш сайн бүрдүүлэх хэрэгтэй байдаг. Тэгэхээр ер нь бол сайн дурын ажил эссе гэдэг энэ зөндөө олон хүчин зүйлүүд нөлөөлж байна тий. За тэгэхээр сурагчтай хандаж миний бодлоор та гой зөвлөгөө өгөхөд сайн эссег хэрхэн бичих үү? Одоо энэ дээр хүүхдүүд яг юун дээр илүү их анхаарах хэрэгтэй байдаг вэ? Сайн эссе бичих гэдэг бол ерөөсөө одоо ингээл нэг 7 хоногийн ч юм уу те нэг өдрийн ажил огтхонч биш ээ. За эссегээ бичнэ гэдэг маань ерөөсөө л тэр хүүхэд өөрийнхөө одоо өөрийгөө сайн таньдаг мэддэг л хүүхэд байх хэрэгтэй байдаг. За одоо ер нь ингээд сүүлд хүүхдүүдтэй ажиллаж байхад огт бичих юмгүй хүүхэд байдаг те. Би одоо ерөөсөө ингээд өсөж үзээгүй юм байна. Одоо юу гэдэг эсвэл нэг дугуулсан секцэнд хамрагдаж үзээгүй юм байна. Эссе бүр ерөөсөө тийм айгу тийм crazy одоо тэ бүр солид таахгүй те зүгээр одоо ингээд нөгөө нэг волейболын секцэнд очиод айгу дургу байжгаад зүгээр л одоо нээж аав нь хүчилсэн болохоор ингээл явж исэн чинь ингээл багш нь ингээл дуртай болгоол те за нэг дургу явж исэн бол өөрөө одоо нөгөө цагаа зохицуулаад атуусандаа суугаад одоо ингээд өөрийнхөө тайм менежмент буюу цагийн зохицуулалтаа хийгээд явсан хүртэл тэр хүүхдийн давуу тал болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр яг нөгөө эссе бичих зүйлтэй байна гэдэг маань одоо 9 10 11-тэй зүгээр л одоо сурагч насандаа их зүйлийг хийх те өөр толгараад байгаа одоо гэр бүлийн асуудал ээж болно, найз нөхдийн асуудал ээж болно. Энэ бүхэндээ нүүр тулах энийгээ хамтдаа багшаасаа тусламж аваад гэр бүлээсээ найз нөхдөөсөө тусламж аваад хамтдаа даван туулаад тэгээд тэр зүйлийгээ одоо өөрийнхөө сул тал гэж бодож байгаа зүйлээ давуу тал болгох үүнийг л эсэн дээр ер нь бичих ийм л зүйл байгаа даа. Тэгэхээр одоо таны туршлагаас харахад ихтэй сургуульд хүүхдүүд маань тэтгэлэгт ч юм уу бэлтгэхтэй эсвэл ихтэй сургуульд гадаад улс руу ихтэй сургуульд явхад юун дээр алдж байна те энэ талаар одоо бас манай хүүхдүүд маань маш их мэдээлэлтэй болсон. Бас одоо мэдээлэл технологийн хэмжээнд байгаа учраас өөрсдөө одоо бие даагаад аюул сайн бэлддэг болсон. Гэхдээ заавалчгүй бас нөгөө юм зөвлөгч, консулер одоо туршлагатай хүнтэй ер нь бол ядаж материалаа хянуулах те ийм зүйлүүдийг ер нь хийх хэрэгтэй байдаг. За амар тод жишээлх юм бол одоо манай нэг сурагч маань зүгээр төрсөн он сараа нөгөө нэг одоо орон орны нөгөө төрсөн он сараа бичих формат өөр байгаа шүү дээ те. Тэрнээсээ болоод одоо юу
хүүхдийн 11 сарын 4 төрхийг төрсөн гэж бичгийг 4 сарын 11-нд гээд тэгээ одоо материал нь зөрчдөг ч юм уу. Тэгэхээр эн чинь ингээд шууд одоо хурамч материал болоо явцдаг. Тэгээд нөгөө материалаа зас гэдэг сургууль байна. Шууд одоо ингээд хасаа хийдэг сургуулиуд байна. Ер нь бол орон орноосоо хамаарат аюу хатуу байдаг. За Азийн орнууд бол ерөөсөө тийм жижиг алдааг бол ерөөсөө шууд тэнцэхгүй гэж үздэг те. Ер нь бол ингээд заавалжгүй багш нартай хамтрах хэрэгтэй. За тэгээ хүүхдүүд маань ингээд өөрсдөө ингээд аюу мундаг байгаа ч гэсэн хүүхдүүд л байдаг. Тэгэхээр энэ тал дээрээс нөгөө ар гэр бүлээс бас яг ингээд зөв чиглүүлэх, хамтдаа ярилцах, тэ багштай уулзах энэ зүйлүүдийг бол заавал хийж одоо make sure буюу одоо заавал одоо за хүүхд маань яг зөв байдлаар материалаа явуулчлаа гэдэг одоо баталгаагаа өөрсдөө бас ингэж хийх ёстой. Одоо хүүхдүүд маань зарим нэгэн хүүхдүүд одоо 11-р анги ч юм уу 12-р анги хүртлээ ямар нэгэн байдлаар их сургуулаа сонгоогүй, за мэрэгчлээ бас сонгоогүй ч юм уу те. Эдгээр хүүхдүүд ямар боломж өгдөг вэ 11-р ангид? Одоо оройтцсан байдгүй энэ дээр энэ аюуд нөө түгээмэл гардаг асуудал би өстөл одоо юм их байсан байна. 10-та би өстөө юу ч хийгээгүй явсан байна. Тэ яг 12-ийнхаа одоо материалыг бүгэлж явахдаа доод ангийнхан дүү одоо ингэ надад уулзах гээд орч ирлээ гэхэд одоо юу гэдэг. За одоо л юм их юм шиг андаа гэл иймэрхүү яриануд юу н болдог л доо. Тэгээд энэ дээр бол яг хуу мэдээж хүүхдэд ямар боломж нь байна тэрэн дээр нь бол тусалж чиглүүлэх нь зөв. Гэхдээ мэдээж эрт их хэлбэл сайн. За одоо 11-т орох гээд яг ингээд олон улсын шалгалтаа мэдгүй мэрэгчлээ сонгоогүй байх юм бол ямар ч байсан одоо энэ коллеж консулер багштайгаа уулзаад одоо мэрэгжлийн хэв шинжээ тодорхойлох тий. Тэгээд өөрт байгаа боломжоо яаж сайжруулах болох вэ гэдэг төлөвлөгөө гаргах хэрэгтэй гэсэн road map гаргах хэрэгтэй гэсэн тий. За одоо би нэг олон улсын шалгалтын дээрээ тэдэн он авахаар байгаа юм байна. Тэгвэл 3 сар ийм бэлтгэл хийчээ, 4 сар ийм бэлтгэл хийчээ гэдэг төлөвлөгөөг нь бол гаргахад нь багш нар бид нар тусалдаг гэсэн үг. Тэгэхээр ерөөсөө нөгөө нэг it's never too late хизээч оройтоогүй. Гэхдээ эрт байх тусмаа бол сайн. Тэгээд одоо нөгөө манай монголчуудын ч одоо тийм нэг давуу тал ч юм уу, сул тал ч юм уу. Ер нь бол тэгэл өгцөн нөхцлөөсөө яаж игээл бас гараал ирдэг тий. Тийм болохоор хизээч оройтоогүй. Тэгэж өөрсдөө бас нөгөө оройтсан байна тий. Одоо Иесусийг эхэлдэг гэж штэ гэдэг ч юм уу. Тийм байдлаар хандаж ерөөсөө болохгүй. Тэгээд энэ дээр бас нэг зүйлийг нэмээд хэлэхэд дөрөв хоёлаа нөгөө хичээлээс гадуур үйл ажиллагааг ярьжсэн шүү дээ. Сургуулиудаас одоо ихэнх сургууль ийм зүйлүүдийг асуудаг. Хамгийн багадаа 10 төрлийн хичээлээс гадуур үйл ажиллагаа юу хийсэн бэ гэж ер нь бол асуудаг. За энэ нь бүр ингээ хэдгээр ангиудаа хийсэн, 9-д хийсэн юм уу, 10-р ангидаа 11-т сайн дурын ажил хийсэн те. Одоо юу гэдэг ямар нэгэн үйл ажиллагаанд зохион байгуулагч хийсэн үү те. Ямар төрлийн үйл ажиллагаанд оролцсон бэ? За тэгээд хичээлийн жилээр хийсэн үү? Хичээлийн амралтын үеэр хийсэн үү? За хэдэн 7 хоног энэ активитидэд зориулсан. Энэ үйл ажиллагаа хэдэн 7 хоног оролцсон. За тэгээд бүр цаашлаад энэ нэг 7 хоногт хэдэн цагийг зарцуулсан гэдэг бүр ийм нарийн асуудаг. Тэгэнгүүт нөгөө одоо ингээл хандлага бол ер нь юм байдаг. За би хүүхдийнхаа одоо тэр тал дээр нь одоо ингээ бичиг хийгээд аваад ирэх багшаа гэдэг тохиолдолч гардаг. Ер нь тэгж бодож байгаа ч хүн байж болно. Яг гэхдээ одоо тэгэл явлаач гэсэн тэр бол нөгөө хүүхд маань өөрөө хийгээгүй л учраас эсэн дээр нь ч юм уу тодорхойлтон дээр нь ч юм уу эсвэл нөгөө тэр нэг холбоо сүлбээ одоо тэр нөгөө явуулж байгаа материалтай нь холбогдоогүй л бол тэр хуурамч байдаг. Түүнийг ч гэсэн одоо их сургууль эсвэл жаа хүмүүс маш сайн мэддэг учраас аль болох хүүхдүүдэд зүгээр дуртай дугууланд сонирхож байгаа зүйлд нь явуулаад хамгийн багадаа 6 сар тэр одоо зүйлийг туршуулад ингээд явбал зүгээр байдаг. Би амар их ярьж гин үү. Тэгээд ингээд яриад идэв штэ. Хүүхдүүд маань бас яг л ийм л зүйл хүсэж байгаа гэж бодож байна. За тэгээд их сургууль сонгоход одоо хүүхдүүд маань rank буюу одоо тэр чагсаалтыг бас айгүйх хэлүүд үздэг тий. Энэ топ rank учраас энэ сургууль руу би явъя гэж боддог. Энэ нь ерөнхийдөө сургууль сонгоход нөлөөлөх үү? Одоо ер нь сургуулаа яг хэрхэн одоо тэр сургуулаа сонгох уу гэдэг дээр. Хүүхдүүд бол мэдээж нэг аюу том сургууль руу зордог. За яг үнийг хэлэхэд хүүхдээс илүү
гэр бүлийн аягүй хүүхдийг бас тэгдэг байхгүй юу. За чи одоо ийм олон жил ингэж сурлаа. Энэ сургуульд орохгүй бол одоо чамайг сургасны одоо хэрэг юу байна гэдэг ч юм уу тийм бас тохиолдлууд гардаг. Тэгээд би яг одоо хамт уулзж байгаа гэр бүл хүүхдүүдэд юу гэж хэлдэг вэ гэхээр шилдэг сургууль гэж байхгүй. Чам тохирсон шилдэг сургууль гэж байгаа. А шилдэг мэрэгжилч гэж байхгүй, шилдэг мэрэгжилтэн гэж байгаа гэж би аяг хэлэх дуртай. За тэгээд их сургууль сонгох дээр бол ер нь хүүхдүүд дээр бид нэр ингээд их сургуулийн лист гаргаад явдаг. За энэ нь бол ингээ 3 төрлийн лист байх хэвээр. Dream School, Safety School, Aim School гэдэг. За одоо хүүхдийн маань одоо нөгөө авсан онооноос хамаарат за тэгээд зарим нь бэлэн бус байснаас болоод одоо өөрийнх нь портфолио буюу өөрийнх нь одоо тэр бүрдүүлж байгаа материал нараа бага байж болно шүү дээ тий. Тэрнээсээ хамаарат орж болох боломжтой сургууль, орохыг хүсэж байгаа сургууль, баттай орох сургууль гэсэн ийм 3 төрлийн одоо ямар ч хэсэг хүүхдэд маань листтэй байх хэвээр. Энэ орон орноор ээж болно тий. Сургуулаараа байж болно. За тэгээ ер нь бол хүүхдэд ядаж 10 сургууль руу заавалж материалаа явуулах хэрэгтэй. За тэгээд тэр листийг бол мэдээж багштайгаа хамтарч гаргана. За тэгээд өөрсдөө бас одоо нөгөө их сургуулийнхаа судалгааг маш сайн хийх хэрэгтэй. Acceptance rate буюу нийт өргөдөл явуулсан хүүхдүүдээс хэдийг нь тэнцвүүлдэг вэ гэдэг ч юм энэ тоонууд аягүй сайн харах. Ер нь л аягүй бодит хандах хэрэгтэй энэ дээр. За тэгээ улс орноос маш сайн судлах хэрэгтэй. Хууль талаас нь, аюулгүй байдлаас нь одоо ингээл хашил машилтай ч юм уу те бороотой уйлрал одоо ингээл хүүхдүүд маань бас янз янз л одоо хэрэгцээтэй байгаа шүү дээ те. Тэгэхээр тэрийг бас аягүй сайн бодолцож сонгох хэрэгтэй юм байна гэж харсан. Сурагчид маань одоо зөвхөн шууд Ivy League ч гэдэм үү эсвэл шууд Америк, Австрали гэдэг ингээд сонгочдөг. Эдгээрүүд дээр одоо нэгдүгээрт бас бодитоор хандах юм бол тэр улсаа сонгохдоо ч гэдэм үү эсвэл зөвхөн Ivy League-ийг сургуулийг сонгох гэдэг ч гэдэм үү те энэ сонголтын дээр нь хэрхэн бид нар одоо ажиллах хэрэгтэй байдаг вэ? Банк чухал л да. Одоо мэдээж тэтгэлэгтэй тий холбоотойгоор одоо олон улсын сайн л боловсрал эзэмшмээр байна шүү дээ. Хүүхэд болгон ранг чухал. За Ivy League-ийн сургуулийг одоо зорих нь бас чухал зүйл. Гэхдээ үнэхээр хүүхдэд маань одоо тэр хүүхдээс л юу н хамаарна. За сургууль одоо ингээд олон улсын гоё хөтөлбөр санал болгож чинь тий хүүхэд маань сураад тэр мэдлэгээ аваад олон улсын хөтөлбөрүүдийн нэг гоё юм нь бол яг тэр нөгөө хүүхдийг академик болон сошиал талаас нь аюу сайн бэлддэг байхгүй яг одоо дараачийн буюу их сургууль сурах одоо тэр явцны аюу сайн бэлддэг гэсэн үг. Тэгэхээр ер нь бол хүүхдээс л хамаардаг. За тэгээд Ivy League-д орч чаддаг хүүхэд ч байна, чаддгүй хүүхэд ч байна. Гэхдээ Ivy League-д ороогүй болохоор муу хүүхэд гэсэн үг ерөөсөө биш. Тэгэхээр яг тэр сургууль сонголт дээр бол ерөөсөө л коллеж консултойгоо мэржлийн багштайгаа за тэгээд энэ чинь ганцхан коллеж консулер гэлтгүүтэй сургууль дээр байгаа багш нар за манай эцэг эхчүүд гэсэн өөрсдөө аюу сайн оролцоотой байх хэрэгтэй. Одоо бидний иргэн тойрон хүрээлэлттэй маш одоо гоё өндөр боловсрол эзэмшсэн монгол залуучууд маань зөндөө байна. Тэгэхээр одоо туршлага солилцох те яаж сургуулаа сонгох юм. Одоо ер нь бол мэдээллийн их усүр ихтэй. Тэгээд ингээл хамтраал тэргээ сонгоно. Тэрнээс биш зөвхөн л одоо ингээл Ivy League-т одоо сургуульч гэсэн ингээл Ivy League-т тэнцүүлэн гэдэг амлалт хэзээ ч өгч чадахгүй шүү дээ тий. Тэр чинь бол хүүхдийн одоо асар том хөдөлмөр болон багш одоо сургууль хүмүүжүүлэгч бүгдийнх нь хөдөлмөр тал талаас нь нэлсэн юм байгаа даа гэсэн үг. Одоо 9, 10, 11, 12 гэдэг ангиудад коллеж консулерын зөвлөгөөнүүд явагдах нэ. Энэ дээр маш анхаарч ажиллах нэ. Тэгэхээр 9-р ангийн хүүхдүүд жишээ нь юун дээр илүү төлхөө анхаарах уу? 10-аас 11-ийн юун дээр анхаарах уу? За 12-д ороод яг юунд анхаарах уу гэдэг талаас нь. Тэгээ тий. Одоо яг нөгөө хугацаанд тулцсан байгаа учраас 12-р ангийнхнаас эхлээд яриад явчих гэж бодож байна. За одоо 12-д орж байгаа хүүхдүүд маань бол ямар ч байсан одоо 10 сарын 15-наар Английн, Их Британий сургуулиуд ингээд өргөдөл хүлээж авах эхний шат нь хаадаг. За 11 сарын 1-ээр 11 сарын 15-наар Америкийн нөгөө нэг early decision, early action тий. За тэгээд regular enrollment ингээд үргэлжлээд явдаг. За Америкийн хувьд бол нэг 11 сарын 1-ээс 12 сарын 31-ний хооронд л өргөдөл хүлээж авч байна. За Англи бол 10 сарын 15-нд хаагдаж байна. Канада бол 1 сарын 15-наар. За Австрали улс маань болохоор одоо нөгөө цаг уурын хувьд ч гэсэн цаг хугацааны хувьд өөр гэдэг учраас одоо өөр enrollmentтэй буюу өөр эсэлттэй байдаг. Тэгэхээр яг нэг өөртөө тохирсон эсэлтэд сонгоод материал явуулахад бол манай сургуулийн сурагчдад бол алдах юм байхгүй. Тэгэхээр одоо 12-д орж байгаа хүүхдүүд маань оноогоо авч амжаагүй мдээгүй хүүхдүүд байж болно шүү дээ. Тэгэхээр нийгмийн аралтай хамгийн түрүүнд хэлний одоо
оноогоо авах. За бүр цаашлаад бэлэн бол одоо тэр standardized test буюу одоо SAT-ийн шалгалтаа өгөх те атаа шалгалтаа өгөх энэ зүйлүүд дээр анхаарах хэрэгтэй. За тэгээд ер нь бол яг одоо бол 12 дугаар ангийнхны хувьд бол зүгээр оноо моноо бол асуудал биш болсон. Зүгээр л одоо эсээгээ сүүлийн удаа уншаад багштайгаа чеклээд за энэ бол сүүлийн хөлбөр юм байна гэд бэлэн болгоцсон. За яг зүгээр цаг хугацаагаа хараад за би өнөөдөр энийг хийх ёстой байна гэдэг бүр төлөвлөгөөнд бэлэн болсон байж ах ёстой гэсэн. Тэгэхээр 12 дугаар ангийнхны хувьд бол одоо 9 сарын 1-ээс хэрвээ багштайгаа уулзах гэж байгаа бол энийг аяга төршлөх ёстой гэсэн. За 11 дугаар анги бол бас аягүй чухал жил. Манай нөгөө төгсөгчнөр тэгтгэлтэй багшаатаа жил болгоно л чухал жил гэж хэлж байгаа юм ингээд. Үнэхээр л 9-өөс хойш бүр бүх жил аягүй чухал байдаг. За 11-р анги бол ерөөсөө л одоо 9, 10, 11-р ангийн дүнгийн голч хамгийн түрүүнд сургууль руу очдог академик мэдээлэл өгдөг учраас 11-р ангийн дүнгийн голч бол 9, 10-ийнхаа дүнгийн голчоос айл болох өндөр эсвэл буураагүй байх ёстой байдаг гэсэн. Тэгэхээр дүнгийн аягүй сайн гаргах хэрэгтэй. За тэгээд одоо IELTS-ийн би 5 оноо авч болно те 5.5 6 оноо авч болно. Тэгвэл би энийг ахиулахын тулд эсвэл хүссэн сургуультай тэнцэх одоо тэр оноонд хүрэхийн тулд би яаж хичээлэх ёстой гэдэг төлөвлөгөөгөө өөрсдөө болон одоо коллеж консул английн багштайгаа ч юм уу те гаргах ёстой. За тэгээд одоо нөгөө ер нь бол жишг аппликейшнүүд бүглэж үзээд надад юу дутуу байна вэ гэдгийг хараад одоо нэг хичээлээс гадуур үйл ажиллагаагаа бас нөхөж одоо тэр цагаа бас дүүргэх боломжтой байдаг. Ер нь сургуулиуд junior жилээс senior жил буюу 11-р ангиас 12-р ангид орох зундаа юу хийсэн бэ гэдгийг аягүй сайн чухалчилдаг. За энэ сайн дурын ажил хийж болно. Эсвэл зүгээр шалгалтандаа бэлдээ шалгалтынхаа оноог авсан байж болно. Яг тэр 100 юу хийсэн бэ гэдэг нь аягүй чухал байдаг. За 9-10 дугаар ангийнхны хувьд бол илүү одоо нэг мэргэжлээ тодорхойлсон, өөрийнхөө одоо сонирхлыг тодорхойлсон, аль болох одоо олон зүйлийг тушаад үзсэн гэдг нь одоо сургуулийнхаа клубүүд те дугууланд хамрагдсан, багаар ажиллах чадвартай би сайн байна уу, сул байна уу, би дагаад юм хийхээр яаж юм гэдэг өөрийнхөө одоо нэг нийгмийн чадварыг болон академик чадвараа тодорхойлсон. За би ер нь бол одоо энэ хичээлдээ бол үнэхээр дуртай юм байна. Энэ хичээл бол одоо яаж чижсэн би одоо сонирхолгүй байна. Одоо яг тэр нэг тодорхой болдог ангиуд нь учраас 9-10 дугаар анги бол exploration буюу өөрийгөө нээсэн, тэ өөрийгөө олсон, дуртай дургуй зүйлээ одоо яалгасан тийм жилүүд байх хэрэгтэй. Тэгээд аль болох тэр дугуулсан секцтэй хамрагдаад шантралгүйгээр хэцүү байсан ч гэсэн одоо би түрүү хэлчихсэн шүү дээ. Ядаж 6 сар тухайн зүйлийг туршиж үзээд хийгээсэ. Энэ бол аюу чухал жилээ. Буцаж ирэхгүй жилүүдээ гэж хэлмээр байна. Тэгээд бас дүнгийн голч гэж байна шүү дээ. GPA дээр анхаарах хэрэгтэй. 9-р ангийн жилийн эцсийн дүн, 10-р ангийн жилийн эцсийн дүн, 11-р ангийн жилийн эцсийн дүн. Энэ 3 дүн бол одоо хамгийн анхны академик талаасаа таны мэдээлэл их сургуульд очиж байгаа гэсэн үг. Тэгээд нэг асуулт бас айгүй сонирхолтой санагдаж байгаа. Энэ юу вэ гэхээр манай Отгон Чимэг багш маань одоо саяны хугацаанд хэрхэн одоо хүүхдүүдийг одоо мөрөөдлийг биелүүлэхэд яаж тусалсан бэ? Одоо тэдгээр хүүхдүүд маань ямар гоё тэтгэлгүүдийг аваад ямар гоё үр дүн гарваа энэ талаараа бас хамгийн гоё аз жаргал гэх юм бол ер нь хүүхдүүд манай зуны амралтаар ирээд ч юм уу те үлийн амралтаар ирээд ч юм уу заавал уулздаг. За тэр нь бол одоо ингээд хуучин сургууль дээр очиж зочилдог те багшаа хаана ажиллаж ингээд ирээд уулздаг те. За тэгээд одоо доод ангийнхандаа зөвлөх юм байвал зөвлөөд ингээд дандаа ирэх холбоотой одоо нөгөө багш нарынхаа сургуулийнхаа ачийг мартахгүй ингээд байнга холбогддог нь бол надад хамгийн том одоо аз жаргал. Одоо ингээд мартаар минь түрэгдэг ч юм уу төрсөдөр минь түрэгдэг ч юм уу те мартахгүй ингээд тэр хүнд ингээд нэг зүйл хийцэн нөгөөх нь баярлж ин гэдэгт бол энэ бол хамгийн том одоо аз жаргал байдаг. Тэгээд мэдээж одоо өмнө ажиллаж исэн сургуулиуд маань энэ чинь ганцхан коллеж консер гэхгүй бас олон хүний одоо хөтөлмөр явж байдаг. За тэгээд манай одоо Edison Education Group гэдэг сургуультай ажилласан сургуулиуд маань бол одоо сүүлийн жилүүдэд тэтгэлэг авсан тоо нь бол 15 тэрбумыг одоо давцсан явж байгаа. Нийт төгсөгчдийн авсан тэтгэлэг гэсэн үг. Тэгэхээр энэ бол бас айгүй том тоо. Тэгээд хүүхдүүдийн маань хувьд гэх юм бол яг хүссэн сургуультай ороод мэрэгчлэн болоод одоо эхнээсээ төгсөж ирээд хамт ажлын байран дээр
ажиллаад тий ингээд одоо бараг хамаагүй тий бүтээмжтэй бүр ингээд илүү гоё нийгэмдээ гоё зүйлсийг хийгээд ингээд явж байгаа. Тэгээд энэ ажлаа хийхдээ би бас амар хайртай, дуртай байдаг. Тэгээд одоо австрал сургуулийнхаа ахлах ангийн сурагч нар бас үр дүнгээ гаргах зорилготой одоо ажиллахаар бэлэн болоод байна. За ингээд ямар ч тач багштай маш их баярлалаа. Үнэхээр хүүхдүүд маань хэрэгтэй зөвлөгөө өгсөн гэж би бодож байна. Тэгээд цаашдаа сурагчдаа хандаж бас өөрийнхөө зүгээс нэг гоё зөвлөгөө өгөөч. Ер нь бол ерөөсөө оройтойгоо одоо 12 11-т орж байгаа хүүхдүүд маань бас мэргэжил сонголтын дээр ч юм уу те хилэн дээрээ би одоо илүү бэлтгэлтэй байх байсан гэж бодож болно те. Тэгэхээр ерөөсөө оройтойгүй хүн бүхэнд боломж, хүн бүхэнд одоо амьдралын одоо агуу их зүйлүүднийг хүлээгээд байж идэг. Тэгэхээр тийм болохоор чамд ямар боломж байна тэрийг одоо олж нэхэд багш нь туслана, бид бүхэн туслана, австрал одоо сургууль маань туслана. Тийм болохоор та хэд маань хичээлийн бэлтгэлээ сайн базаагаад, сайн амарч аваад, сайн нойроо аваад тэгээд хүрээд ирээрэй л гэж хэлмээр байна да. За ингээд ямар ч тач багштай маш их баярлалаа. Тэгээд хэдүүлээ одоо эх жил хүүхдүүдтэй мөрөөдлийн биелүүлэхэд тусалцгаая. За баярлаа. За баярлалаа.